Одоо нэг яг нэг мартдаг үг гэдэг юм нэг ингээд надад ингээд хэлчихсэн юм ингээд юмыг сонсоод зүрхээрээ урсгаж сур гэж яг надад тэгж хэлчихсэн. Яг нэг бүр жоохон баг. Би ингээд түр үед ойлгохгүй зүрхээрээ урсгах гэхээр одоо сайн ойлгохыг хэлээд байгаа юм багтаа гэсэн чинь дараа нь ингээд одоо ингээд бодоод үзэхээр надад ингээд тэрний хариултыг надад хэлээгүй байхгүй. Тэнгүүд ингээд дараа нь бодоод үзэнгүүт ингээд зүрхээрээ урсгаж сур гэдэг нь тэр үний мэдэрч байгаа шиг мэдэрч сурал гэдэг үг байсан юм шиг байна. Би болохоор тэгж боддتي. Яг би хариултыг мэдэхгүй л дээ. Тэгэд миний одоо ингээд бодохоор яг тийм л үг байсан юм шиг байна. Ингээд зүгээр сонсох яг ингээд өөр шиг мэдэр сонсох шалгуур шүү. Тэнгүүд яг тэгж сураа нэ төслөө гэж надад хэлж байгаа хгүй. Тэнгүүд би тэгж чаддгүй байсан. Одоо тэгээд Америк авч ирэж юм арай гайгүй болсон. Тэнгүүд би бас тэр үгийг яг тийм л гэж бодод идэв. Ер нь хүн өөрөө ганцаараа нэг амар мундаг байна гэж байхгүй таажууд ойр тойрны бүх хүмүүсээсээ ингэж суралцж ижил нэг юм тодорхой хэмжээнд одоо нэндүсэл гэдэг хүн гарч ирдэг ч юм уу те эсвэл та ингээд ойр гэр бүлийнхаа хүмүүс чинь таныг илт болохоор одоо та энд байгаа ч юм уу те тэгмүүд ялцчихгүй ойр тойрны хүмүүс амарч болж байна. Зориг дутагдах мөчүүд хин нэгний түүхэл чамайг туршдаг. Subscribe хийгээд лавг гараг бүр хамтдаа шин түүх сонсцгоё.